Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Өмнөх бичлэг дээр амласан ёсороо өнөөдөр та нартай төрсний дараах гидс арчилгааныхаа явцад хийж болох маш амархан хялбар дасгал зааж өгнө. Энэ дасгал маань ямар үр дүнтэй вэ гэхээр жирэмсний явцад үүссэн байдаг нөгөө хэвлийн босоо булчингийн хуваагдалтыг нийлүүлж өгнө. Тэгээ сав сайн агшаа нь ерөнхийдөө гидсийг чангалж өгнө. Хөнгөн хэрнээ гидсийг чангалж өгдөг дасгалууд мөн дээрээс нь жирэмслэлтийн явцад хүүхдийн чингээр нөгөө өтрээний булчин дээр дарсаргаад өтрээний булчин суларсан байдаг мөн төрөлтөөс үүдэлтэй урагдалттэй сулралт одоо нас явах тусам суларч байгаа тэр өтрээний булчин бас давхар чангалж өгдөг ийм үр дүнтэй дасгал байгаа. Тэгээд энэ дасгалыг та нартай зааж өгье. За тэгээд дасгалыг хийхээс өмнө эхлээд танд хэвлэн булчингийн хуваагдалт байгаа эсхийг шалгах хэрэгтэй. Ингэж шалгахын тулд дээшээ харж хөвтөд хүзүүгээ өргөөд тэгээ яг энэ бичлэг дээр харагдаж байгаа шиг хоёр хуруугаараа хэвлийг хүйснийхаа нүхний эргэн тойронд хоёр хуруугаараа эсвэл 3 хуруу орохоор нөө шалгаж үзэх хэрэгтэй. Минийх бол анх яг 2 хуруу байжгаад одоо хаагдсан байгаа. За тэгээ шалгад дууссан бол дасгалтаа орцгоё. Дасгалаа хийхин тулд матрас юм уу гуцсан дээр дээшээ харж хөвтөн. За анхаарах зүйл гэх юм бол шал нуруу хоёрын чи хооронд ингэж зай гарсан байх ёсгүй ингэж шалтаагаа нийлүүлж өгнө. Тэгээд аль болох гидсээ чангалаад дотогш нь нуруу руугаа наах гэж байгаа юм шигээр татаж өгнө. Ингэж татхад яг өтрээний булчин чинь бас ингээд давхар татагдчихж байгаа. За энэ позыг 30 секунд байрна. За тэгээд 30 секунд дээр 3 удаа энэ дасгалыг хийн. Тэгээд дасгалаа хийж явах явцтай амьсгаагаа маш гүнзгий аваад удаанаар гаргана. Булчингаа маш сайн мэдэрч өгнө. Шалнаас нуруугаа салгахгүй. Тэгээд 30 секундээр 3 удаа хийхэд л болно. За 2 дугаар дасгал мөн л адилхан шал нуруу хоёрын хооронд зай гарах ёсгүй. За тэгээд хөлөө өргөөд 90 градус өнцөг үүсгэсэн хэлбэртэйгээр бариад гидсээ татаж чангалсан хэвээрээ шал товших үйлдэлийг хийнэ. За амьсгаагаа төгчгүй гидсээ татсан хэвээрээ яг ингээ бүр татаад сороод шал руу нурууныхаа яс руу нааж байгаа юм шигээр хийх ёстой. За бичлэгийг энэ дасгалыг дээрээс нь харах юм бол яг иймэрхүү байрлалтаар хийнэ гэсэн үг. За мөн 30 секундээр 3 удаа хийнэ. За 3 дугаар дасгалыг гэхлээр мөн л адилхан гидсээ чангалсан хэвээрээ шалтай нуруугаа наасан хэвээрээ хөлөө өргөөд өмнө нь 2 тишээгээ товшижсэн бол одоо яг хөлийнхаа харгалтаа доошоо товших үйлдэлийг хийнэ. Энийг хийх явцдаа мөн л гидсээ маш их чангалсан байдалтай нуруу руугаа татаж сорч чангалсан байдалтайгаар л хийнэ гэсэн үг. За энэ дасгалыг мөн л адилхан 30 секундээр 3 удаа хийхэд болох байгаа. За тэгээ хамгийн сүүлийн дасгал буюу 4-р дасгал мөн л адилхан гидсээ маш сайн чангалж дотогш нь сорно, аль болох шал руу нурууныхаа яс руу сорж байгаа юм шиг сорж чангалаад хөлөө хагас нугалсан байдлаас урагшаа жиг дасгал байгаа. Ерөн дасгалуудыг хийх хугацаанд ерөөсөө гидсээ чангалсан байдлаа орхиж болохгүй. Тэгээд амьсгаагаа мөн төгжиж болохгүй. За хүзүүгээ одоо өргөөд салаавчлаад бас ингэж хийж болдог байгаа. Энэ нь илүү булчингаа мэдрэхэд тусалдаг. За дасгалыг дээд талаас нь харуулсан байдлаар булан дээр харагдчихээн тий. За яг ийм байдалтайгаар 30 секундээр 3 удаа. За ердөө ингээл болоо энэ 4 дасгал. За тэгээд та бүхний мэдтгэгээр би энэ сувгаараа өөр дээрээ хэрэгжүүлж утсан хамгийн үр дүнтэй гэж боддог. Ямар нэгэн өртөг шаардахгүй, мөнгө шаардахгүй, яг өөрөөс ч хичээл зүтгэл шаарддаг тийм бүх төрлийн аргуудыг одоо арьс арчилгаа, нүүрний йога, биеийн дасгал гэх мэтчлэн зүйлсийг хуваалцдаг байгаа. Тэгээ хэрвээ та нарт таалагдсан бол мэдээж намайг найзуудтайгаа хуваалцаарай, найзуудаа санал болгоорой, миний видеог шеэрлээрэй. Тэгээд хамгийн ихээр бас subscribe дарж надтай нэг дээрээ заяа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр та нартай целлюлитний эсрэг мөн арсыг маш гоё зөөлөн булбраа болгодог арга. Тэгээд энэ нь давхар нөгөө гатуучсан целлюлитийг арилгадаг маш үр дүнтэй арга байгаа. Энийг хуваалцахад бэлдсэн байгаа. Ингээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.